аюулгүй байдалтай холбоотой хууль гарахын өмнө энэ асуудлаар ингээд засгийн газрын гишүүд бас тодорхой мэдээллийг хийж байгаа нь бас их чухал ач холбогдолтой юм аа. За хийж байгаа зөвлөд бас нэлээд байгаа юм байна. Гэхдээ цаашдаа бас олон зүйл хууль эрх зүйн орчин шаардаж байгаа юм байна гэдгийг бол олон гишүүдийн ярьж байгаа энэ хүмүүсийн хариулж байгаа хариултаас бас сонсож байна л да. Ер нь бол энэ одоогийн боловсрогдож байгаа хуулийн дээрээ үнэхээр эрдэмтэн судлаачдын мэрэгчлэтнүүдийн үгийг маш их сайн сонсож аваасаа олон нийтийн илцүүлгүүдийг их сайн явуулаасаа бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа хүмүүсийнхээ санал онолыг бас их сайн сонсоосоо энэ хууль цоорхоо багтаа үнэхээр өнөөдөр Монгол хүний эрүүл мэндийг аврахад эрүүл одоо хүнс чанар аюулгүй байдлыг хангасан ийм одоо хүнсний орчныг бий болгох гээд олон улсын чиг хандлагад нийцүүлсэн ийм хууль гараасаа гэж бол одоо хүсэн хүлээж байгаа. Тийм учраас энэ хууль дээр бол нэлээх анхаарал өгч ач холбогдол өгч бол одоо хуулийн төслийг хилэлцэх үед бол оролцсноо гэж бодож байна. За тэгээд ер нь бол монголчууд эрт дээр үеэсээ ярьдаг байсан юм байл л да. Ер нь бол хоол нь хор биш байгаасаа хоол нь им болоосоо гэж одоо бодож хүмүүсүүд эрүүл мэндэ бол энэ хоолтойгоо ингэж уялдуулж амьдардаг байсан. За өнөөдөр Америкийн нэгдсэн улс болон бусад дэлхийн олон орон макробиотын шинжилгээ ухааныг бол маш өндөр хэмжээнд судлаж эрүүл хоол хүнс энэ одоо талаар бол их том судалгаануудыг бол хийсэн. Бараг зарим орон 50 жилийн түүхтэй ийм судалгааны материалуудтай байгаа. Тийм учраас өнөөдөр манай Монгол улсын эрүүл мэндийн энэ эрүүл хоол хүнсний чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа хяналтын болон бусад үйл ажиллагаа явуулдаг энэ хүмүүс бол энэ чиглэлийн боловсрол мэдлэгээ бол маш их дэвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бол хүмүүс маш ихээр өвдөж байгаа тухай ямар нэгэн хавдар хаван тусаж байгаа энэ тухай бол энэ одоо чиглэлээр өвдөж байгаа хүмүүс нас орж байгаа тухай бид нар баш нэлийн манай Монгол улс бол дээгүүрт орж байгаа. Үр дүн бол яриад байгаа боловч бид нар гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр манай эрүүл мэндийн сайд ч байна, хүдэж хүнс одоо хүнс хүдэж хүнс сайд ч байж байна. Үнэхээр бид нар энд бол ярих биш бодит үр дүн гаргах цаг нь бол болсон. Макробиотын шинжилгээ ухааны одоо энэ олон улсын туршлагуудыг бол бид нэр сайн судлаж хүнээ бэлдэж энэ чиглэлийн одоо асуудлуудад бол онцгой их анхаарч чадах юм бол өвчлөл багасах хүн эрүүл